За одоогийн өнөөдөр бүрдэж байгаа эрүүгийн хуулиар сэтгцийн одоо хувьд хэрэглэх хүлээх чадваргүй бол эрүүгийн хариуцлага чиглүүлэгдэж байгаа юм зохицуулт байгаа ш. Тэгээ албатай эмчилгээний ийм зохицуултууд бий. Гэхдээ энэ нь одоо өөрөөр хэлбэл бусдын эрх хэрэгчид халдах энэ нөхцөлийг бүрдүүлж болохгүй юмаа гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл эдгээр сэтгцийн өвчтөө иргэдийн хувьд бол сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн харьяанд хяналтанд байх хэвээр. Тэгээд өөрөөр хэлбэл тухайн өвчний одоо давтамж гэдэг юм уу одоо өвчний дэгдэлтийн үе дээр бол арга хяналтыг бол улам бүр сайжруулахын шаардлага бол тавигдах байх гэж бодож байна. Энэ дээр бол тавигдах шаардлагатай. Тэгжээж эрсдлийг альва эрсдлийг бууруулах хэрэгтэй. Түүнээс одоо Монгол улсад одоо сэтгцийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газар гэж тусгаалсан асрамжийн газар бол байдаггүй. За хүний эрхийн үндэсний комисс өнгөрсөн хугацаанд элсэн их хурлд өргөн барьдаг илтгэлтэй энэ сэтгцийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асрах газрыг байгуулаач гэдэг зөвлөмжийг бол удаа дараа хүргүүлж ирсэн боловч өнөөдрийн байдлаар Монгол улсад сэтгцийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тусгаалan асрах газар байдаггүй. Тийм учраас сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төв бол тодорхой дэгдэлтийн үед буюу одоо тухайн өвчин хүндэрсэн үед бол өвчлөлийг бууруулах, намжаах энэ эмчилгээнүүдийг хийгээд ингээд арга хэмжээнд буцаадаг ийм л нөхцөл байдал өнөөдөр бол байгаа шүү дээ. Тийм учраас одоо яаралтай энэ сэтгцийн эрүүл мэндийн өвчтөө хүмүүсийн хувьд бол энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бас тодорхой хэмжээнд өөрсдийнх нь ч гэсэн эрхийг хамгаалах үүднээс энэ асрамжийн газрыг бол байгуулах шаардлагатай л гэж харж байгаа.